За энэ өдрийн мэндийг хүргье. Playlist with Martyr эхэлж байна. Намайг тулгаа гэдэг. Тэгээд ханшир хамтлагийн дуучин байна. Миний сонгосон ихний дуу болохоор Японы рок рол эцэг гэдэг Экижи Ясавагийн Мария байгаа. Энэ дуу ерөөсөө яг бүх энэ амьд хөгжим сонсох цаашлаад ерөөсөө ингээд хүүхэд насны дурсамж гэх юм бүх юмтай холбогддог. Тэгээ би ерөөсөө хизээч энэ хамтлагийг сонссон. Энэ дуучиг сонссон ерөөсөө өөддгөө ялангуяа энэ Мария гэдэг дууг. Яаж танилцсан бэ гэхээр 96 онд Япон яваад би тэгэхэд 8 настай байсан. Тэгээд Япон явж ирэхдээ яг энэ Экижи Ясавагийн Мария гэдэг дөнгөж сингл гарч ирсэн. Энийх нь кассетыг авчираад кассет CD-ний хөгжимтэй ингээд хамт авчираад тэгээд тэрнээс хойш яг эренгүүтэл нь сонсоол те. Тэгээд энэ Мария айгүй таалагдчихсэн. Тэгээд дараа нь би жоохон том болоод илүү лавшруулж судлаад тэгээ Экижи Ясава гэдэг хүн бол ерөөсөө Японы рок рол эцэг юм байна. Тэгээд маш олон гой цомогтой. Тэгээ энэ ч баг 70 оноо эхнээс хойш ингээд Японы амьд хөгжмийн зах зээл дээр явж байгаа. Одоо хүртэл дуулж байгаа юм ирхэн байдаг тий. Тэгээд энэ Мария гэдэг дуу нь болохоор өөрийнхөө эхнэрч зориулсан дуу. Энэ дуу ерөөсөө яг намайг хөгжим сонсох гэх юм уу 96 оноос хойш амьд хөгжмийн шууд бүрэн утгаар нь оруулсан ингээд тий. Миний яг амьд хөгжмийн ертөнцийг яг ингээд босгыг нь алхуулсан юм дуу л гэж би яг ер нь сонсоход та бүгд таалагдах хаа тий.
аав тэр Япон явж ирээд мэдээж ганц Мариаг авчираг байхгүй AKG Yasawag. Тэгээд Beatles-ийн улаан CD-гээ double CD байгаа. Тэр чи одоо 62-оос 68 оны Beatles-ийн бүх дуунууд байдаг баха. Алдартай дуунууд нь. Тэгээ best hits-үүд нь байгаа. Тэгэнгүүт энэ Strawberry Fields Forever болохоор дараагийнх нь цэнхэрт нь орсон байдаг байхгүй. Эхнийхт нь ш. Гэхдээ би Beatles-тэй бол яг тэр 62-оос 68 оны тэр улаан альбом гэж ярьдаг. Тэр альбомтай танилцаад тэгээ Beatles бас яг AKG Yasawag шиг айгүй хайртай болоод дуртай болоод яг л нөгөө 96 цосч ингэж яг анх танилцж байгаа. Тэгэл өстой Yellow Submarine гэл ингээл дуулаад тэгээ явж хагаад Beatles-ийг ер нь бас ингээд сонирхож одоо яагаад ингээд дуртай болцсон бэ гэхэлэр эхэндээ би нэг тийм гэдэг Beatles-ийн мэдээж айгүй гоё дуунууд байгаа. Ганц энэ дууг мэдээж тухайлан сонсдог байсан. Гэхдээ 2006 онд одоо их нэртэйгээ танилцаад тэгээд инх тал тэгээд манай хүний ч нэг гүзээлцэн гэдэг гэрийнх нэр нь би нөгөө Strawberry Fields Forever гэдэг яг энэ дунд дуртай байсан. Тэгээ нэг аюу сонин тэгж тохиолдол юм шиг санагдаад тэгээ би энэ дунд бүр одоо хүртэл айгүй хайртай хизээд сонссон яаж сонссон тэгэл Let me take you down cause I'm going to гэл ингээл Strawberry Fields гэл яг нэг юм нэх гоё төрөд идэв. Одоо дотн мэдэмж төрөд идэв. Бас айгүй хайртай хамтлаг, айгүй хайртай дуул гэж би яг ингэж яаж сонгосон байна. Let me take you down cause I'm going to Strawberry Fields. Nothing is real and nothing to get hung about. Strawberry Fields forever. Living is easy with eyes closed. Misunderstanding all you see. It's getting hard to be someone, but it all works out. It doesn't matter much to me. Let me take you down, cause I'm going to Strawberry Fields. Nothing is real and nothing to get hung about. Strawberry Fields forever. No one I think is in my tree. I mean it must be high or low. That is you can't, tune in, but it's alright. That is I think it's not too bad. Let me take you down, cause I'm going to Strawberry Fields. Nothing is real and nothing to get hung about. Strawberry Fields forever. Always know, sometimes think it's me, but I know when it's a dream. I think I know, yes, but it's all wrong. That is, I think I disagree. Let me take you down, cause I'm going to Strawberry Fields. Nothing is real, nothing to get hung about. Strawberry Fields forever. Strawberry Fields forever. Strawberry Fields forever.
дараагийн дуу маань Германы Fußgard хамтлагийн Süße гэдэг дуугаа. Тэгээд нөгөө энэ дууг яагаад оруулж байгаа гэхээр би яг нөгөө дуунуудынхаа листийг жоохон ингэж бодож жагаад нэгсэн доо нэг он цагийн нэг юм таймлайнтай маягаар оруулж байгаа. Fußgard яагаад ингээ 3 дугаарт орж байгаа гэхээр ерөөсөө яг одоо тэр чинь 97 98 онд одоо MTV-гээ халуур эхлээд одоо Fußgard хамтлаг ингэж яваад тэгээ яг тэр үеэр чинь энэ Süße дуу яваад одоо яг миний одоо юу гэдэг амьд хөгжмөнд одоо яг ингээл гоё сонсоод явж исэн үе дээр аюу гоё тийм нэг гоё шат алхуулж өгсөн хамтлаг байхгүй Fußgard. Би яг хамтлаг гэхээс илүү энэ дууг илүү онцолж ярих. Тухайн үе чинь нөгөө англи хэл мэдэхгүй шүү дээ. Гэхдээ би ч нөгөө цэцэрлэгээс яатсан. Оо энэ чи ямар зөвүүн үг хэлж байна гэл тээ. Do you know the bad girls go to hell гэл тээ. Тэгэл нөгөө Süße come to know гэл. Яа яг тэр хэсэг мэсгэнд бүр ингээ ерөөсөө миний бүр юунаас гардаг байхгүй юу. Одоо цээжнээс гэх юм уу. Тэгээд ямар цаг үед тэ тохиолдолд бас сонсох аюу дуртай дуу манайгаа. Тэгээ Fußgard хамтлаг өөр өчнөө гой одоо хит дуунуудтай боловч би одоо яагаад ч энэ Süße-ийн тухайн үед MTV-гээр явж таарад тэгээд тэрнийг бичиж авч таарад тэгээд давтаж нөгөө дагаж дуулж таарад тэгээд ер нь одоо хүртэл сонсдгоо тийм. I don't wanna think about it. I don't wanna taste, I don't wanna try, and I really don't wanna waste my life. Your big car is beautiful, your wonder bra is so cool. Don't you see that it doesn't bother me? Why don't you begin? Fantastic, you don't need anything, no plastic solution for your pretty face. Believe me, I don't know much, but what I know I've got to cure you anyhow. 'Cause I love you, I love you, Susie, don't you know? Oh, Susie, don't you know? Heaven's not above tonight, but 100 feet below. Susie, don't you see? Oh, down.
За дараагийн доо Black Sabbath Illusion of Power гэдэг дуугаа. Одоо би ч одоо яг амьд төгжим сонсоод одоо юу гэдэмтэй метал юу руу орохгүй л те Linkin Park одоо өчнөө хамтлагуудаар явж байгаа Red Hot Chili Peppers. Тэгэл тухайн ч одоо юу Keen Mean одоо ингээл тэгээ яаж жагаад 2004 онд ерөөсөө миний хамгийн анхны метал цомог авсан одоо юу Black Sabbath-ийн одоо тэр Forbidden цомог байсан. Тэгээд би чи яг гэртээ орж ирэл ерөөсөө яг тэрнийг аяачлаа амар баярлал. Нөгөө юуны ихтлгүүрийн уртлын Happy Shop гэж байсан. Тэ тэнцэнээс аваад бүр мэдээж тэр чи хулах CD байгаа л үдээ. Тэгэл одоо бодоход маш муу альбомуудын нэг ч явдаг байхгүй юу? Уг нь Forbidden. Тэгээ уулна. Тэ ер нь хүмүүс таалдахгүй маягийн бидээ ер нь хинч хизээч сонссон. Гэхдээ энэ бол ерөөсөө миний яг анхны гэдэг утгаараа тэгээд анхны миний метал альбомны анхны нэгдүгээр дуу нь байсан гэдэг утгаараа би хизээч мартдаггүй. Үргэлж байнга одоо хөдөө гадаа явахтай тэндээ машинда байнга авч явдаг. Яг одоо AKG Yasawa-га Beatles ингээд ер нь байнга ингээд сонсоод явдаг тийм дуу гамаа. What is it that turns you on to the illusion of power? This thing that grabs you by the heart and makes you wanna tear things down. There is no reason why I should need all this power, but if you trust me now, I'm gonna tear your whole world down. Illusion of power. Things that I feel seem so real. Illusion of power. I can't get the emotional things straight in my head. Everything I love dies too soon, or is already dead. Don't stand too close, I spit and breathe fire. Anything I've got now you cannot desire. You wanna be my friend, I'll promise you nothing. Nothing I can give you, nothing I can do for you. I'm being chased by the sins of my past, and it's killing me now. Killing me now. Illusion of power. Things that I feel seem so real. Illusion of power. Illusion of power. It's already set, signed and sealed. Illusion of power. Powerful. Who are you fooling? You're caught in a complex catacomb of your own inadequacies and pitiful weaknesses. Your soul secretes insecurity, so you live on the reflection side of the mirror. You're terrified of true power. You fear me. I can tell you stories of my shaded past, and I can drag you down into the depths of my soul. Illusion of power. Things that I feel seem so real. Illusion of power. Illusion of power. It's already set, signed and sealed. Illusion of power. Why don't you come closer? Promise a story I will tell. I'll save you from your dreams. Save you from your dreams.
Improv-ийн I'm the Black Wizard гэдэг дуугаа. Тэгээд би түрүүн яг хэлсэн нөгөө таймлайнтай явж байгаа гэдэг. Мэдээж энэ дуу маань Improv-ийн одоо энэ дуу бол ерөөсөө яг миний бол all time best гэхэд бол ерөөсөө хэлсдэхгүй дуу. Гэхдээ таймлайны хувьд авч үзэх юм бол ерөөсөө Improv-тэй чинь би чи яг 2004-5 онд гэж танилцаал. Тэгэл өстө ийм амтлаг байт юм байна. Мэдээж нөгөө хэдүүлээч нөгөө Cradle of Filth мэлт гэл ингээл Satrico Metrico гэл тэ Immortal гэд яаж мэдээж хажуугаар Improv гэлс. Тэгэл тэр олон нөгөө хар мянган амтлаг дундаас яг нөгөө Improv ч айгуу таалагдтал. Тэгэл энэ ч одоо яг 94 оны нөгөө In the Night Side Eclipse гэдэг цомгийн одоо хамгийн highlight дуу гэж ярих юм уу? Improv одоо энэ дууга хаанч дуулсан, тоглосон одоо энэ дуугаараа хаадаг, нээдэг ч гэдэм үү. Одоо энэ дуу бол ерөөсөө байнгын хайлайт нь болж идэг. Тэгээ энэ дуу гэхдээ айгүй сонио. Ерөөсөө нөгөө Иса Самат буюу одоо Improv-ийн яг үндсэн мемберүүд, үндсэн гишүүд нь оролцоогүй. Мэдээж яг оролцчихлаа л да. Гэхдээ яг энэ зохиогч нь болохоор ерөөсөө яг тухайн үед 92-оос буюу анх байгуулагдахаас нь 94 он хүртэл бэс гитарч байсан одоо Mortis гэдэг Норвегийн одоо артист өөрийнхөө одоо яг ингээд сайд проект хийгээ явдаг. Энэ Mortis гэдэг сайд проект хийгээ явдаг. Бэс гитарч нь энэ дууны үгийг, энэ дууны song structure тэгээд хөгжмийн найруулга бүгдийг ингэж хийсэн хүн байгаа. Тэгээд Mortis-ийн одоо дуул гэсэн үг л дээ. Тэгээ мэдээж яг Improv яатсан. Тем дууга тэгээд lyrical theme нь болохоор ич хэдийн одоо Wizard нэг өвөг дээдс одоо юугаа ингэж одоо магтуу маягийн дуу гэх юм уу? Магтуу маягийн гэж ярив те. Тэгээд та сонсоод үзвэл таалагдах хаа. Тэгээд энэ бол яг Improv-ийн одоо миний дотроо боддог одоо хамгийн хайртай хамтлаг байна. Би ч одоо Improv-ыг 2 удаа үзсэн. 2 удаа би энэ дууг амдаар нь сонссон. Тэгээд бүр Improv-ийнхэнтэй би ч уулзч ингэж яажсэн те. Одоо миний хамгийн хайртай хамтлаг гэж ярил л одоо те. Black metal тэр одоо ерөөсөө яг метал юунд тэгээд чи 20 жилээр нөхгүй 2014 оны Wacken дээр очиж үзчихсэн. Тэр бол яг 20 жилийн агаар нөхгүй. Миний 2017 онд Wacken дээр үзсэн. Тэр нь болохоор энэ одоо Improv-ийн нэг энэ ч ногоон болон цэнгэр цомог гэж ярьдаг шин. Энд чинь цэнгэр цомгийнхан дуу байхгүй. Тэгээд одоо нэг өнгөөр нэрчдэг шин. Би болохоор тэр ногоон цомог буюу 97 оны цомгийнх нь 20 жилийн өдөр Wacken дээр үзчихсэн. Дараа нь болохоор 2023 онд Сиднейд Австралийн туураар. Тэгээ би ингээ 17 онд би та хэдийг ингээ 10 цаг хүлээжсэн гэл нөгөө Improv-ийн хэлж байгаа байхгүй. Би ингээ Монгол улсын далбаагаа ингээ яг энэ далбаа байсан. Тэгээ би та хэдийг 10 цаг хүлээсэн. Би баг өмдөндөө шээсэн. I almost peed on myself гэл нөгөө Иса мисаг инээлгээл тэгээд тийм хөвчлээ юу байгаа 23 онд тэгж үзсэн.
because I am the spirit of their existence. I am God. Black Sabbath заавал зочлоорой тий. Black Sabbath ялангуяа Ozzy-тэй би одоо Diomyog муулаагүй шүү. Одоо энэ сүүлийн дуучин муучин ингэ муулаагүй. Гэхдээ Black Sabbath бол яг Ozzy Osbourne-тай үедээ бол үнэхээр бүр төгс гэж ярих юм уу тий. Black Sabbath байна. За мэдээж Motorhead-ийг заавал сонсоорой. Тий. Манай Lemmy Kilmister бол үнэхээр ноёо оргил бүр яг тэгээд би бас Venom-ыг санал болгоё Англи одоо алдарт. Одоо ерөнхийдөө миний бодлоор миний хамгийн хайртай урсгал жанр болох Black Metal-ыг яг үнэлсэн гэх юм уу, тунхагласан гэх юм уу, одоо яг суурийн аюу сайхан фундамент гэж тавьж гисэн амтлаг бол Venom амтлаг байгаа. Өөрөөсөө одоо Welcome to Hell, Black Metal гэдэг яг юм хоёр цомог юу гаргаал те. Мэдээж тэр хэдэн айхтар тийм Black Metal дуугаралт юуг агуулаагүй ч гэсэн үндсэн яг прототипыг нь бол шууд тавьсан гэж боддог. Тий. За тэгээд дараагийн амтлаг бол би бол шууд одоо Emperor-оор хэлье дөө. Ингээд сүүлийн үе рүү орж ирэх юм бол би одоо шууд Mugwa гэж яриа та. Польшийн Mugwa. Манан гэсэн үг одоо Польшоор тийм MGLA гэж бичсээр нэ Mugwa гэж дуудаж байгаа. Mugwa амтлаг бол ерөөсөө шинэ үеийн буюу одоо энэ модерн Black Metal-ыг ерөөсөө бүх суурийг тавиад дуугарлалтынх нь яг үндэс суурь бүх юм иймэрхүү байна шүү. Характер иймэрхүү явнаа. Тэгээд ямар нэгэн bullshit байхгүйгээр айгүй гоё ийм та ийм хөгжим тавих тоглолвол Black Metal яг гоё болно гэдэг ийм юуг нь одоо Mugwa айгүй сайхан тавиад өгсөн болов уу гэж би боддог аахгүй 2008-9 оноос ингээд тий. Тэгээд за энэ 5 амтлагийг нэрлэх юм байна да. Тий. Шууд бид нар хардаа ингээд нэг corpse band гэдэг юмнаас уйтцсан байсан гэх юм уу? Одоо тэгж хэлж болохгүй л дээ. Corpse band-тэй хамтлаг бол ингээ хар мянгаар одоо өөрсдөө evil face-ийг ингээд бүрдүүлээл за хар мянга. Тэгсэн чинь Mugwa яг тэр дундуур шал өөр стайл гарч иж байгаа байхгүй. Зүгээр л нэг сах байгаад хүүдээ яснаа ингээд нүрэ далдлал тий. Тэгэнгүүт араас нь Wada, хүүдэд Minans нэгсэндээ хөгжмөөрөөш тэр юугаараач тэр стайлаараач тэр ер нь ингээд айгүй гоё шинжилэлт хийж ерөнхийдөө одоо ингээд надаа айгүй хүчтэй одоо инфлюенс өгсөн хамтлаг байхгүй Mugwa. Тэгээд би одоо бүр Mugwa хамгийн анх яаж сонссноо хүртэл айгүй мартдаггүй ерөөсөө. Лагер руу явж явах замд одоо бид нар одоо найзууд маань ингээд лагер руу яваад манай найз одоо шууд машиндаа ингэж тавиад энэ хамтлаг ийм нэг хамтлаг байна та хэд нэг сонсоод үзээч гээд. Тэгээ нөгөө Exercise Futility гэдэг цомгийг яах тавьчихсан байхгүй. Шүтээ хавираал ингээд эхэлж байгаа. Хүүшээ гээл. Тэгэл тэр чи одоо Mugwa-гийн одоо Exercise Futility ер нь Mugwa ч ингээд нэг 1 2 3 4 гээл дуунуудаа яачдаг шүү дээ. Тэгээд вау би зүгээр шууд тэр өдрөөс хойш бүр энэ чи ямар гоё хамтлаг вэ бүр. Ерөөс энэ хамтлагийг бол заавал сонсох хэрэгтэй юм байна. Заавал үзэх хэрэгтэй юм байна. Заавал дэмжиж спорт хийж юмыг худалдаж мерчийн альбомыг худалдаж авах хэрэгтэй юм байна гэдэг үүднээс яжсан. Тэгээд Mugwa-гийн одоо Exercise Futility-гийн 4 гэдэг дуу би одоо санал болгоно гэх юм уу. Энэ дууг бас манай ханшир хамтлаг хамгийн анхны би даасан тоглолт түрүү жил хийжсэн тоглолтын дээр бид нар coverлж дуулжсэн.
ерөнхийдөө бидний зорж байгаа санаа нь болохоор black metal гэхлээр одоо бидэрт за яг миний зүгээр дүгнэлж за Монголын энэ юунд харагдж байгаа black metal-ын одоо scene гэх юм уу те одоо бидний энэ байгаа юм жоохон DSPM тал руугаа болчихж байгаа байхгүй depressive suicidal black metal гэдэг жанр тал руугаа хамтлагууд хүүхдүүд одоо шинэ гарч байгаа залуучууд тэр тал руугаа айгүй түлхүү ингээд сонирхолтой байх шиг байна. Зэрэтэлч гэсэн яг тийм хүчмийг хүлээж авахд айгүй нааштай байгаа. Бид нар болохоор жоохон юм уянгалаг мелоди шиг гэсэн юм атмосферик юу тоглоё гэдэг анхнаасаа ч тийм концепттэй байсан. Яг энэ нэг жанртаа бас нэг ийм юугаараа нэг гарч ирья ингээ харуулъя гэдэг байдлаар ингээ хичээгээд ингээ тоглоод байгаамаа тий. Тэгээ одоо удахгүй цомог маань гараад тэгээд Пензэнэ баяраа бөөнөрө хамтдаа хийх байх гэж найдаж байна тий. Ихрэгээлийнхаа одоо яг энэ подкастт өргөцснийх бас их магтаад төгсөгчэй гэж бодож байна. Тэгээд энэ нэг Монголын нэг амьд хөгжмийн бяцхан ертөнцид манай хоёр ингээд аюу гоё өөрсдийнхөө ийм нэг нэрийн хуудсыг ингээд тамглаа явж байгаа хоёр байхгүй. Тэгээд энэ үйл ажиллагаагаа ингээд зохиож байгаа ивентүүдэд дотроо бодож бясалгаж байгаа бүх ажил хэрэгээ гоё амжилттай ингээд биелүүлээ. Цаашд ингээд keep going байгаарай. Ч одоо Norwegian Black Metal гэдэг энэ юу аюу хайртай текст. Энэ Norwegian Black Metal-ын нэгэн том давлгаа Mork гэдэг хамтлагтай хамт тоглуулж өгсөн явдал үеийн үед насан туршдаа талархаж ингэж хоёртоо айгүй их баярлж явдгаа. Тэгээд Peaceville гэдэг рекордс одоо лейблийн хамтлаг гэж бодлоо. Peaceville чинь хэр баргийн хамтлагийг яадгүй шүү дээ тэгэл. Харалта Darkthrone гэдэг хамтлаг чи одоо бидний idol шүү дээ. Тэгтэл Darkthrone гэдэг хамтлагийг ингээд тарцсан ямар слайм аа бид нар мэдэхгүй шүү дээ. Ер нь YouTube дээр нэг тухайн үеийн нөгөө Death Metal 92 оныхаа Suicide of Journey-г тоглож явах үеийнх нь нэг юм бичлэг өгдөг штэ. Тэрнээс өөр хүүхэд үеийнх нь бичлэг өгдөг штэ. Тэрнээс өөр байдаггүй байхад Nocturne Cultog тайзан дээр гаргаж ирээд дуугаа дуулуулсан хамтлаг хэвгүй да Mork ч ирсэн. Тий. За, плейлист мэд мартир байла. Подкастт орж байгаадаа баяртай. Тэгээд урьсанд маш их баярлалаа.